Дэлхийгээр тойроо аялдаг бүгд найрамдах Солонгос улсын ютубер Жун Сэлэн аймгийн Мандал суманд аялж байхдаа дуугаа хулгаад алджээ. Тэрээр ачаагаас болон дуугаа жалган төрнөөж майхнаа татаж дуусаад эрэхт нь дууг нь алга болсон байж. За өнгөрсөн даваа гарагт болсон энэ асуудал Монголд аялал жуулчлалын салбарт иргэдийн хандлага оролцоо ямар байгааг харуулж байна. За энэ асуудлаар бүх иргэдийг дүгнэх нь өрөөсгөлж Монгол улс энэ онд 1 сая жуулчин хүлээн авч 1 тэрбум доллар олох зорилтоо биелүүлж чадах уу гэдэг салбарын сорилт болохоор байна. Өөрөө нөгөө биднэрт ингээ хамдаад ингээгүй учраас доогоор мэдэхгүй байна. Жуулчин ч нэг төвхтөө одоо ингээ нөгөө юм алга болох чинь гэхдээ өөрөө хугацаатай визтэй ороод ирсэн байж байгаа цаг нь төлөвлөсөн байж тэрийг маш шуурхаал шийдвэрлэхгүй л бол нөгөө аялын цааш өргөжлөхгүй болчих гээд байдаг. Тэгэхээр яг бид нар хааштай алга болсон юмныг одоо тэгэл нөгөө цагдаагийн байгууллагуудтайгаа хандаал хамтран ажиллах тал дээр. Гэхдээ хамгийн түрүүнд одоо бид нар хүү хаягаад ямар компаниар орж ирсэн тэгээд ямар компанитай ярьсан хаан урилгын хэн өгсөн гэдэг ингээд араас нь хөөх асуудлууд дараараас нь гарч ирдэг. Би Монголд 1997 онд ирээд 2000 онд буцаж байсан. Түүний дараа хэд хэдэн удаа ирсэн. Монгол улсад ирсэн зочид буудаллах гэр будлын үйл ажиллагаа зэрэгдээд бүтцийн асуудал тогтвортой байх нь чухал санагдаж байна. Ютубер Жунгийн дугаа олдсныг албаныхан мэдээлжээ. Гэхдээ Монголд ирсэн жуулчид эд зүйлсээ алдсан тохиолдол ганцхан үүгээр тогтохгүй. Австралийн жуулчин Калеб Хейнер Хүсгэл аймагт дугаа алдаж байсан тохиолдол байгаамаа. Жуулчид хулгайд эд зүйлсээ алдахаас гадна тэднийг Монголд ирэхэд тулгамдсан асуудал олон байдаг. Үүнд гол төлөв харилцаа дэд бүтц үйлчлэгээний салбарт Монголд ирсэн жуулчид сэтгэл ханамжгүй буцдаг гэдгийг салбарт ажиллаж байгаа хүмүүсийн зүгээс хэлдэг юм а. Гэхдээ бидний хүрээлэн байгаа байгаль орчин жуулчдыг татсан хэвээрээ байна. Солонгос жуулчид аюу хэвдрэлтэй замд асуудал ихтэй байдаг гэдэг мөртлөө тэд нэр шорон замаар явах дуртай. Засмал зам дээр машин унтаад байсан хүмүүс чинь бүгд ингээс ирсэн. Энэ ямар ч тэмдэглэлгээгүй газраар яаж та нар явсаар байгаад одоо яг энэ газраа олж ирж чадж байна гэдэг. Тэнгүүд манай хүчүүдийн дээр Монгол хүн бол байгальтайгаа маш өндөр зохицолтой учраас байгалийн нөхцөл байдлуудыг ажиглаад зорих газраа олж чаддсан юм аа гэдэг юм. Энэ үг заавал үнэн байх албагүй ч гэсэн зөвхөн энэ хүчин зүйл нь энэ монголчуудыг эргээр харах тэр замын нөхцөлийг ч гэсэн эргээр тайлбарлах боломжуудыг бүрдүүлж явах хэрэгтэй гэж боддог. 2026 он гарсаар нийт 205 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15% өссөн үзүүлэлт болж байна. Монгол улсад ирсэн нийт жуулчдын дийлэнхийг 2 хөршийн жуулчид эзэлж байгаамаа. Харин бүгд найрамдах Солонгос улсын иргэд 7%-ийг нь эзэлж байна.